Сталингрийн гарын үсэг зурсан тэрхүү үйл явдлыг чигсэн зүйдсэн Адольф Гитлер санаагаар унахын эрхэнд энэ зууны хамгийн том бузраг булаа хэрэг хэмээн нэрлэжээ. Герман дайны талбарт ялагдал хүлээсэн тэрхүү бодит үннийг сая герман хүн тухайн үед хүлээмжшүүлж чадахгүй байсны адил Гитлерч насан туршдаа хүлээмжшүүргүй юм. Гагцхүү энэ үйл явдал нь Гитлерийг эргэлт буцалтгүй улс төр төвчөнд үзэх шийдвэрт хүргэсэн бөгөөд Гитлер төдийгүй дэлхийн ертөнцийг өвлийн аюул руу хөтлсөн билээ. Нэгдүгээр дайны үед тэрээр 3 сар бэлтгэл сургалт хийсний эцэст 1914 оны 10 дугаар сард Баварын 16 дугаар нөөц явган зэргийн хорооны 1-р сумангийн холбоочин болжээ. Ингэхдээ тухайн жилийн 10 дугаар сарын 17-нд сон голд ирэх тулалдаанаар хөлөндөө шархавч Берлиний ойролцоох эмнэлэгт имжлүүлсний дараагаар Мюнхен хотод иржээ. Гэтэл еврейчүүд хэрхэн уус үндэснийг дарлан мөлж байгааг мөн ялагдаад ч хамаагүй хурдан л дайн дуусаасаа гэх мэт яриаг сонсоод ойн гутсан Гитлер эргээд фронт руугаа буцжээ. Ингээд 1917 оны 3 дугаар сард Листийн хороонд иргэн ирэхэд нь түүний цолыг баг төрөж болгон ахиулж Францын ар асуутын төлөөх тулалдаанд дараа нь Йприйн дэргэдэх тулалдаанд тус илгээжээ. Ингэж ирлэг зөрөгтэй байлцсных нь хариуд 1918 оны 8 дугаар сард 1-р зэргийн төмөр загалмаа одонгоор шагнуулж үүгээрээ ихэд бахархан амьдралынхаа эцсийн мөч хүртлээ зүүж байжээ. Гитлерийн хамт албаажсэн нөхдүүд нь түүнийг дурсахдаа хизээч чөлөө гуйдаггүй, бусад шиг охид хүүхнүүдийн хойноос хөөцөлддөггүй, мөн шавар шавхай, бөөс, өмхөн өнөр танар гэд дайны галын фронтын муу мухай болгонд юм ярьж гонгондгүй зэрэг байсан хэмээн баталдаг. Тэрээр байнга шахуу үл үзэгдэх дайснууд буюу еврейчүүд, марксистуудыг хараан зүхэж өөрийгөө олон таниулах замдаа ашиглаж байжээ. Харин тэрхүү олон төгсөн цурхал нь орогийн худлаа цурхал байсныг хожимын судалгаанууд нотолдог. Энэ сурхал газар авахд ихээхэн үүрэг гүйцэтгэсний нэг нь Английн хошууч генерал Фредерик Морис байсан бөгөөд 1919 онд сүүлчийн 4 сар гэх нэртэй номыг бичиж хэвлүүлж байжээ. Үүнийг нь Германы тоймчид хитрхи говьулсан буюу олон нийтэд Германы айрам дайны талбарт ялагдаагүй, харин социалистуудын уралдаас болж ялагдсан мэт тайлбарласан нь ийм үр дүнд хүргэжээ. Хөдөлшгүй баримтаар энэ домог яриаг худлаа гэдгийг нотлоод байхад барууныхан үүнийг анзаарахгүй байхыг хичээж байдгаараа бүх юмд 11-р сарын гимт хэрэгтнүүд буруутай хэмээн үлэглэж байв. Эдгээр 11 сарын гимт хэрэгтнүүд гэдэг нь бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж Веймар улсыг ялагдалд хүргэсэн эрх баригчдыг хэлдэг бөгөөд Гитлер энэ эрт түмийг ард түмний оюун санаанд уйгахгүй гэх чинь чихэж үүнд нь ард түмэн хялбархан хуурдж байлаа. Учир нь дайнд ялагдсны дараа амссан доромжлол үгүрэл хоосрлын буруутан болох хүн хэрэгтэй байжээ. Гитлер Mein Kampf номондоо германчуудын гиний эвтэмтгий зан чанарын талаар нэлээд дурсдаг. Мөн тэрхүү чанарыг нь өөрт хамгийн ачтаар ашигласан хүн юм. Хөрөнгө мөнгө, танил тал, найз нөхөдгүй эзэмссэн мэргэлжгүй 30 хүрч яваа энэ Австрид улс төрөөр амжилт гаргах нь том боломжгүй зүйл байсан бөгөөд Гитлерч мөн анхандаа үүнийг мэдж байлаа. 1918 оны 11 сарын сүүлээр Мюнхен хотод эргэж ирэхэд нь хувьсгал гарч юмс танигдахын аргагүй өөрчлөгдсөн байжээ. Витлсбах хаан ширээнээсээ бууж социал-демократууд ардын төр усыг байгуулж бавар мужийг удирдах байв. Тэдний толгойлогч нь Курт Эйснер гэх еврей хүн бөгөөд 11 сарын 7-нд парламентын байрыг нэгч буунд оруулгүйгээр мэдлэлтэй авч бүгд найрамдах улсыг зарлан тунхаглажээ. Гişэнд социал-демократ намынхны гарт амиа алдаж нэг хэсэг зөвлөлт засаг байгуулагдсан ч барууныхны гарт засгийн эрхээ алдах гэх мэтээр цаг уу юу мэнтэй байлаа. Яг энэ үеэр Мюнхенд нэлээд амжилт төрсэн цэргийн эргэлт гарчээ. 1920 оны 3 дугаар сарын 20-нд Хофманы социалист засгийн газрыг цэргийнхний оролцоотойгоор унгааж Густав фон Караар тулгуурласан барууны засаг гарч иржээ. Яг энэ үеэр Мюнхенд хийдэгдэг улс төрийн алга гарч байв. Энэ мэд үүмийн самуун газар авсан Мюнхен хот нь Гитлерийн хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад нь тун таазаа нөхцөлийг хангаж байлаа. Коммунистуудын засаг унсны дараа тэрээр анх удаа их бага ямар нэгэн хэмжээгээр улс төрийн үйл ажиллагаанд орж эхэлжээ. Энэ нь ердөөл зөвлөлтийн богино хугацаагаар засаг барихад тус үзүүлсэн хүмүүсийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах комисс төхөөжээ. Тэрхүү мэдээлэл нь үнцэнд хүрсэн бололтой удалгүй армийн удирдлага түншийн ажилд алгажээ. Түүнийг армийн тойргийн командлын улс төрийн хэвлэлийн товчонд ажиллуулахар болов. Цэргүүдэд консерватив үзэл бодлыг сурталчлах зорилгоор улс төрийн зааварчилгааны курсууд нэгтгэхэд Адольф Гитлер хичээнгүлэн суугуулжээ. Нэг удаагийн хичээл дээр еврейчүүдийн талаар ам сайд ярьсан залуугийн яриаг шүүмжилж өөрийн бодлоо нийн өгөө шулуухан хийлж дарга нарын анхаалыг татснаар Мюнхений боловсрал сургалт хариуцсан офицероор томилогдов.
Энэ үйл явдал нь Гитлерийн цаашдын карьерт чухал нөлөө үзүүлжээ. Учир нь олонний анхааралд өртөхийн тулд хамгийн гол нь уран илтгэх ёстой урдаас мэддэг байсан түнд өөрийнхөө нуугдмал тэр ярианы чадварыг хол нээсэн юм. Тэрээр энэ л чадвараараа сансандаа хүрнэ гэдэгт итгэн зогсолтгүй хөгжүүлсээр сая хүнийг өөрийн дуу хоолойгоор уухаалan босгох хүчийг олж чаджээ. Тийм хичээлдэр Gottfried Feder хэмээх барилгын инженер мэргэжилтэд эдийн засгийг шимтэн үздэг хүний лекцийг сонсчээ. Түүний үзэл байснаар бол Германд нүүрлээд байсан эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудын ихэнх нь хийсвэр капиталаас болж байна гэх ба үүний оронд бүтээн байгуулагч юм уу үр ашигтай капитал байж гэмээн улс орон эдийн засгийн хүндрэлгүй байх байжээ. Энэ илтгэл нь эдийн засгийн тухай ойлголтгүй Гитлерт хүчтэй сэтгэл төрүүлж байлаа. Федерийг үг хэлж дуусгаад Гитлер явахыг завдж байтал Бавар мужи Брюссээс салж Австрид нийлэн өмнөд Германы улс гэсэн шинэ улс байгуулахын зүйтэй хэмээн эсэргүүцэв. Энэ үг нь Гитлер дүрсгийн уурлаж, өөрийн бодлоо хэлэхээр эндэрт гарч, тэнд цугулсан бүх хүмүүсийг алмааруулж орхижээ. Ярианы төгсгөлд нэгэн хөгшин эр догонцоор хурч ирээд, нэгэн жижигхэн тохимол атгуулав. Энэ хүн бол Антон Дрекслер бөгөөд тэрээр засварчин хийхин хажуугаар национал социализмыг үүсгэн байгуулжээ. Маргааш өглөө Гитлер өнөөх тохимолыг анхааралтай уншив. Уг ном нь миний улс төрийн ухаарал гэсэн нэртэй байсан бөгөөд Гитлерийн сүүлийн хэдэн жил дотроо бодож явсан зүйл байжээ. Үүнд өртснаар ажилчаа ангийн өргөн олон түмнээр түшгэлсэн нам байгуулах тэр намынхан социал демократуудаас ялгаатай нь хатуу шийднийг өнцрэг үзэлтэй байхад оршин гэж үзэж байлаа. Яг тэр өдөр нь гэсэн илүү улс төрийн томоохон хөдөлгөөн сэтэж байгаа нь Гитлерийн ашиг сонирхолд нийцснээр Германы ажилчны намын хорооны 7 дахь гишүүнээр элсэв. Намын гишүүд болох бусад 6 хүний талаар хальт дурдв. Эхнийх нь Эрнст Рем. Тэрээр Гитлерийн адил 11 сарын гэмт хэрэгтнүүдийг маш ихээр үзэн яддагаас гадна гагцгүй нийгмийн доод давхрахууд Герман улсыг дахин хөл дээр нь босгож чадна гэдэгт итгэдэг байв. Ремийн тусалцаагүйгээр Гитлер ард түмнийг үдэнд төрхөрч ардчлалыг устгахыг уриалсан өргөн кампани явуулж чадахгүй байсан бизээ. Намын 2 дахь гишүүн болох Дитрих Эккартыг национал социалист намын загалмайсан эцэг гихэнч бий. Тэрээр яруу найрагч хийгээд жүжигний зохиолч байжээ. Дайны сүүлээр Эккарт Баварт босч ирээд Мюнхений урилгийнхан амьдардаг Швабын хорооллын Бернсел хэмээх уушны газарт аричууд бүхнээс илүү болох тухай өндөр дугаар ирж, еврейчүүдийг устгаж, Берлин засаг барьж байгаа гахаануудыг татан буулгах талаар уриалж байжээ. Гитлер Эккартыг хүндэлдэг байсан бөгөөд түүний тухай Mein Kampf номондоо тэр бол уран бүтээл, үзэл бодол, үйл хэрэгээрээ манай ард түмний нүдийг нээхэд амьдралаа зориулсан манай хамгийн тэргүүний хүмүүсийн нэг байсан хэмээн биш тэмдэглэжээ. Амьдралдаа хөлөө олж чадаагүй иймэрхүү хүмүүс хожимын нацист намын тулгын чулууг тавьж байв. Тэдний байгуулсан хөдөлгөөн 13 жилийн дотор Европын хамгийн хүчрэх улсыг бүрэн хамарсан 3 дугаар ихэ байгуулна гэдгийг өөрсдөө ч төсөөлөөгүй. Бодлослисаар Дрекслер хөдөлгөөний үндсийг тавьж, согтуу толгой яруу найрагч Эккарт оюун санааны үнэт зүйлсийг нь хөгжүүлж, эдийн засгийг шимтэн судаллагч Федер үдэл санааг нь боловсруулж, Рем цэргийнхэн болон Ахмад Айжтар хөдөлгөөнийг дэмжүүлж байлаа. Харин намын байр сороо богино хугацаанд дээшлүүлж, олон таниулагчийн үүргийг Адольф Гитлер хариуцжээ. Вена хотод үлсэж ганцаардаж явахдаа социалист болон Христосийн социалист намуудыг хараад ухуулгын ажлын ач холбогдлыг мэдэрч ийм ажил хийх хэрэгтэй юм байна хэмээн боддог байсан билээ. Урд нь Гитлерийг шиг жижигхэн нам хийн гэхэд ой тоонд багтахааргүй том хинжээний цуглаан зохион байгуулах ажилд тэрээр шуурхалан орлоо. Энэ цуглаан нь 1920 оны 2 дугаар сарын 24-нд 2000 хүний суудалтай Hofbräuhaus хэмээх алдарт уушны газарт болжээ. Гитлер уг цуглааны тухай нам жижигхэн клубын хүрээнээс гарч манай энэ цагийн хамгийн гол хүчин зүйл болох олон нийтийн санаа бол шийдвэрлэх нөлөөг анх удаа үзүүлсэн хэмээн онцолжээ. Германы ажилчны нам 1920 оны 4 сарын 1-ээс эхлэн нэрээ албан ёсоор Германы ажилтны национал социалист нам болон өөрчлөлтний дараа энэ мөрийн хөтөлбөр нацист намын мөрийн хөтөлбөр боллоо. Мөрийн хөтөлбөрийн тухайд гэвэл үнэхээр солиотой гэмээр хийх хоосон мөрөдөл төдиймит байжээ. Германы талаар бичдэг олон зохиогч энэ солиорлыг нь шоолон бичдэг байв. Мөрийн хөтөлбөрийн эхний зүйл зааснаар бүх германчуудыг нийгмэл агуу их Германы тугандор нэгтгэх байлаа. 1920 оны 2 дугаар сарын 24-нд зарлан туугдсан мөрийн хөтөлбөрийн андисмын заалтууд гэхдээ нэлээд ностой зүйлүүд байжээ. Еврейчүүдийг ажилд авч болохгүй, хэвлэл мэдээлэлд ойртож болохгүй, Германы иргэн болох хүсэлтэнд татгалзан хариу өгөх. 1914 оны 8 дугаар сарын 2-оос хойш Германд ирсэн еврейчүүд Германаас гарч явах ёстой гэх мэт. Үнэхээр солиотыг хийх болсон мөрөөдөл гэвэл 11 дэх зүйлс заасан хөдөлмөрийн бус орлогыг хориглох. 13 дахь зүйлд томоохон үйлдвэр орлогоо улстай хуваалцдаг болох. 14 дугаар зүйлд газрыг түрээс Версалийн болон Сен-Жерменийн найрамдлын гэрийг туслахыг шаардаж, хамгийн сүүлчийн буюу 25 дахь зүйлд хүчрхэг төлөрсөн төрийн засаглал байгуулахыг заасан байв. Эдгээр залт болон германчуудыг Рейхийн тугандор нэгтгэхийг шаардсан зүйлийг Гитлерийн шаардсанаар намын мөрийн хөтөлбөрт оруулжээ.
Намын нэр Мюнхен хавьяас цааш гараагүйсэн тэр үед эдгээр зүйл заалтуудыг намын мөрийн хөтөлбөрт оруулна гэдэг бол Гитлерийн нэлээд холын бодолтой байсны баталгаа юм. Дөнгөж ихнийхээ алхмыг хийж байгаа намын хувьд өргөн олон түмний анхаарлыг татаж дэмжлэг авах сэтгэл хөдлөм үг бүхнийг үндсээр нь өөрчлөх мөрийн хөтөлбөр хангалттай биш байлаа. Иймд Гитлер хүмүүст эдгээрээ савгүй илүү нөлөөлөх зүйлийг бодож олох тухай анхаарч эхэлжээ. Яг энэ үед л түүний чадрын туван гарсан юм. Гитлерийн тооцоолсноор сүр удраасан арга хэмжээнийг зохиох нь тэднийг хөөргөж, хүчирхийлэл айлан сөрдүүлгийн донжийг нь тааруулж чадвал өөрсдийгөө бусдаас илүү хүчрэх гэсэн ойлголтыг төрүүлнэ. 1921 оны 10 дугаар сарын 5-нд албан ёсоор дайрах анги буюу ЭС-ийг үүсгэн байгуулжээ. Хөрөн өнгийн дөрөв хувцастай дайрах бүлгүүдийн ихэнхийг сайн дурын корпуст байсан гэмт хэрэгтнүүдийн дундаас авдаг байлаа. Эдгээр дөрөв хувцастай дээрэмчид нацист намын жагсаал цуглаанууд дээр эмгч урамд сахиулах ажилдаа санаа хандлагүй бусад намын хийж байгаа цуглаануудыг хөөн дараах болжээ. 1921 онд Гитлерээр толгойлуулсан дайрах салааныхан холбооны намын зүтгэлтэн Бадерштедт үг хэлэх цуглаан дээр нь нэвчрлэн цуцсноос болж 1 сар шорон цаатуулагдах ял авчээ. Энэ явдал нь түүний анх удаагийн шоронгийн хаалгагдсан явдал бөгөөд сулагдсныхан дараа ард түмэн өөрсдийнх нь төлөө шоронд орсон мэтэрхүүлэн авч нэр алдар нь улам өсөв. 1920 оны 100 Гитлерийн толгойд нэгэн санаа зурсхийн орж ирэв. Түүний бодлоор намд тэмдэг, туг, бэлэгдэл буюу өөрөөр хэлбэл ард түмний оюун санааг эзэмдэж шинэ байгууллагын зорилгыг тодорхой тусгасан зүйлс байхгүй байжээ. Удаан бодож тунгаасны эцэст улаан түгийн голд цагаан өнгийн дуугүй түүний голд хас тэмдэг байх хөлбрийг сонгоо авчээ. Ямар учраас хас тэмдгийг хэрэглэх болсон тухайга Mein Kampf номонд юус дурсалгүй өнгөрсөн байдаг. Үүний шалтгаанд хамгийн түхэн гэмээр таамаглан 1920 онд Капи өмнөнийг дарахаар Берлинд орж исэн Эрхартийн бригадын цэргүүдийн дуулан дээр үзэгдэж байжээ. Гитлер ч гэсэн урд нь энэхүү тэмдгийг Австрид байхдаа зарим антисемит намын тэмдэг дээр Мюнхенд орж ирсэн Эрхартийн бригадын цэргүүдийн төмөр дуулан дээрээс олж харсан байх магадaltaй. Харин өнгөний хувьд улаан өнгө нь хөдөлгөөний нийгмийн үдэл санааг, цагаан өнгө нь үндэсрэх үзлийг, хас тэмдэг нь Арийн үндэстний ялалтын төлөөх тэмцлийн зорилгыг бэлтгэн харуулжээ. 1921 оны ихээр Гитлер умард хэсгийн үндэсний үзэлтнүүдийн харилцаа холбоо тогтоох, тэдний оюун санааны төв байруулсан үндэсний клубт үг хэлэхээр Берлин рүү зоржээ. Түүнийг эзгүй байх энэ үеэр гэвч намын хорооныхон үүнийг байлж босшгүй зүйл гэдгийг тэр дор ойлгох нь зүйсний хэрэг. Учир нь Гитлер намынхаа урдаа барьдаг цор ганц уран элтгэж бөгөөд гагцхүү тэрл хамгийн их хөрөн мөнгийг намдаа цуглуулсан нэг юм. Тэрээр өөрийн энэ давуу эрхийг урвуулан ашиглаж намын цор ганц удирдагч нь байх үүднээс өөрийн бүрэн эрхт арангуулыг шаардаж намын хороог татан буулгажээ. Энэ ялалтын үр дүнд 1921 оны 7 дугаар сард удирдагчийн зарчим бий болж эхлээд намын дүрмд дараа нь 3 дугаар ихт хуульчлагдсан багтлагдав. Ийхүү Германы улс төрийн тавцанд фюрер мэдлэлээ. Жилийн өмнө 1920 оны 12 сард Хевлихэн тоо унаад байсан Фелькшир Биобихтер гэдэг сониныг национал социалист намынхан худалдан авчээ. 1923 оноос эхлэн өдөр бүр нийтлэлүүд хэвлэгдэх болж намын үдэл санааг олон түмэнд хулан тайлбарлаж эхлэв. Энэ өдөр тутмын сонины санхүүжилтийн зарим хэсгийг Финландд байдаг хэд хэдэн ашиг өндөртэй цаасны үйлдвэрийн эзэн Фрау Гертруда фон Зейтлис гаргаж байжээ. 1920 оны 4-р сарын 1-ний өдөр буюу Германы ажилтны нам нэрээ ажилтны национал социалист нам болгон өөрчилсөн тэр өдөр Гитлер цэргийн албаа бүр мөсөн орхижээ. Дараа нь тэр өөрийнхөө бүхий л чөлөө цагийг намдаа зориулсан боловч хизээс шийсэн ажлынхаа төлөө цалин авч байгаагүй. Тэгвэл Гитлер ямар мөнгөөр амьдарч байв? Тэрээр энэ тухайга хэн ч хэллэггүй таснуудаг байжээ. Нэг удаа Гитлер өөрийг нь хардаж сэрсэн хүмүүсийг шүүхэд дуудан "Би национал намын цуглаан дээр үг хэлээд мөнгө төгрөг авдаггүй. Гэвч би өөр байгууллагууд дээр үг хэлэх хэрэг гардаг. Хооллохын хувьд бол намынхаа гишүүдтэй ээлж дараагаар хамт хоолнд орно. Түүнээс гадна намын найз нөхөд минь надад баг зэргийн тусалцаа үзүүлдэг" хэмээн хариулжээ. Энэ хэлсэн үг нь түүний бодит байдлаас хол зөрөхгүй. Гитлерийн тун чинэлэг найз нөхөд болох Дитрих Эккарт, Геринг, Хавштингл нар түүний ойр зүрийн хэрэглээний зардлыг даадаг байв. 1923 онд Эккарт Эсер 2 Платтерхоф хэмээх газарт Гитлер зориулсан Беркхоф хэмээх өргөг бариулахад тэрээр дайны өмнөх жилүүдэд ихэнх цагаа энд өнгөрүүлжээ. Гэвч эд ажил албанд оргилсон он жилүүдэд Гитлерт амрах зингэх зав байсангүй. 1923 оны 4-р сард холбоотнууд Германаас дайны нөхөн төлбөрт 132 миллиард алтан марк буюу 33 миллиард $. Нэгсэн нь төлөөд барахааргүй хэмжээний их мөнгө байлаа. 1918 оны 11-р сарын 9-нд Берлинд бүгд найрамдах улс зарлан тунхаглагдсан явдлыг дайнд ялсан холбоотон орнуудын ихэнх хэрэгэд Германы ард түмний хувьд шинэ эрен үе эхлэх хэмээн үзэж байжээ. Хаан төрийг унгааж, үйл залгамжлах ёсыг халж бүгд найрамдах засыг зарлан тунхаглав. Гэхдээ санамсаргүй байдлаар нийслэл болж буй хувьсгалын уур амьсгал, ажил хаялтын улмаас олон юм зогсон гоёлд оржээ.
Харин Кайзерийн ордонд Лоза Люксембург, Карл Либкнехт нараар удирдуулсан зүүнний социалистуудын Спартак холбооны гишүүд хуралдаж зөвлөлт засагтай улсыг зарлан тунхлыг завдж байв. Энэхүү мэдээг сонссон социал-демократ намын гишүүн Шейдман нэгэн санаад үржээ. Тэрээр хамт байсан нөхдөөгөө зөвлөлтөлгүйгээр өөрийнхөө нэрийн өмнөөс бүгд найрамдах улсыг зарлчихав. Эберт яаж игээд хаант тэрийг дахин цэргэн гэж найдаж байсан тул Шейдманы энэхүү үйлдэл маш ихээр цухалтан уралжээ. Энэ явдал бүгд найрамдах улсыг анхнаас нь сүрэлрүүлэх болсон юм. Тухайн жилийнхээ 12 дугаар сард Германы зөвлөлүүдийн анх дахь их хурал нэгдэв. Энэхүү хуралд цэргийн болон ажилтны депутатуудын зөвлөлтийн төлөөлөгчид Гинденбургийг огцруулах, байнгын ярмыг татан буулгаж, оронд нь цэргүүд нь офицероо өөрөө сонгодог иргэний гварди байгуулахыг шаардлаа. Харин Гинденбург Гренер нарын хувьд энэ шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзээд татгалзав. Ингээд Карл Либкнехт болон Роза Люксембургийн удирдуулсан Спартакийн холбоо болон генерал фон Лютвицийн командалсан байнгын армийн хоорондох цус 7 хоног эхлэв. Энэ үйл явдал нь 1919 оны 1-р сарын 10-наас 17-ны хооронд үргэлжилж Спартакчуудын ялагдлаар өндөрлжээ. Берлинд гарсан үүмийн самуун амжсны дараагаар 1919 оны 7-р сарын 31-нд үндсэн хууль батлагдав. Энэ үндсэн хууль нь цаасан дээр бичигдсэн 20-р зууны хамгийн либералчлагдсан хууль болжээ. Засгийн газрыг тамхимын зарчмаар байгуулах санааг Англи, Францаас, эрх мэдэл ихтэй ерөнхийлөгчтэй байх санааг Америк нэгдсэн улсаас, бүх нийтийн хилэлцүүлэг явуулж байх санааг Швейцарын туслахаас сурчээ. Веймарын үндсэн хуулийг боловсруулж дуусаагүй байхад германчуудад өхлийн үр дагавартай нэгэн үйл явдал тулгарв. Холбоотнууд Германы талтай хилцэн тохиролцолгүйгээр зөвхөн өөртөө боловсруулсан Версалийн гэрээний жиг зориудаар унгаж байжээ. Улс орны ийм хүнд хэцүү цаг үед Германы ард түмэн үлсгэлэн гэж юу болохыг ямар ч ард түмнээс илүү мэдэрч байлаа. Энэ үеэр Гитлерийн толгойд Бавар мужийн засгийн газар зэвсэгт бүлэглэлүүдийн дэмжлэгчтэйгээр Берлин рүү марш хийж Муссолини яаж Римийг авсан тэрл аргаар нь Веймар улсыг устгах санаа орж ирэв. Гэтэл үүнд нэг саад урчсан нь Францчууд Рур мужийг булааж авснаар Берлиний засгийн иргэн тойронд ард түмнийг нягтруулан нэгтгэжээ. Гитлер олон нийтээ голд нээсэн Франц бус засгийн газар хэмээн төрхөж эхлэв. Дайны талбарт амир сэтгцийн дурсгал зориулж 11-р сарын 4-ний өдөр Мюнхений төв орчимд цэргийн парад болох ёстой байлаа. Фельдхерн хааллыгаас ирэх нарийнхан годомж зассан эндэр дээр хунтайж Рупрехтдүүдийгүй Карл, Лоссов, Сесар нар парадыг хүлээн авна гэж хэвлэлээ зарлав. Энэ мэдээг дуулсан Гитлер болон түүний нөхдүүд нэгэн төлөвлөгөө боловсруулжээ. Парадад оролцох цэргүүдийн ирэхээс өмнө пулемотор зэвсгэсэн хэдэн зуун эсигийн цэргүүд машинтай ирж нарийн годомжийг хаана. Харин Гитлер эндэр дээр гарч ирэн хувьсгал гарсныг түмэн зарлаад хүрлцэн ирсэн зочдын толгойд буу тулган хувьсгалын талд оруулж өөрийгөө удирдахчаар нь хүлээн зөвшөөрлөнө. Гэвч товлсон өдөр хойшлогдож 11-р сарын 8-ны орой булхан зарлагдав. Гитлерийн үйлдсэн энэ үмэнийг шар ярианы бослог хэмээн түүхэнд нэрлэдэг бөгөөд цааш юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугааруудаар хүргэх болно.